За тэгэхээр залуучуулах бичлэгээр уулзж байна. Тэгээ залуучуулах бичлэг гэсэн сэдвүүгээ үндсэндээ орохын тулд энэ номыг ярих хэрэгтэй. Тэгээ би энэ номыг бас яагаад ингэж пэйж мөртлөө ном мөртлөө ярьдаг юм бэ гэхээр би юу авах бас яадаг. Хүмүүс ингэ намайг үзий ядхаас бас жоохон айдаг хөхгүй хөвгөн штэ залуу хүн. Тэгээ би яг 40 өрөөг. 40 өрөө төрөл одоо бидтэй бас нэг үеуд бол жоохон дархлаатай болсон л та ингэ монголчууд угаасаа жоохон юм дээр хартаанд өгч ханддаг юм гэдэг ойлгодог болсон. Хартаа нөхөр яа гэм бэ гэхээр ингээд ихнэр нь тий уул хайр төөнө гэдэг шүү дээ ингээд гоё байх юм бол чи яа гоё байгаа чи яхад энэ чи гэдэг нэг зэн жогноод идэв шүү дээ яг тэр шиг ингээд юм ханддаг заяа би ингээд нэг уул нь бол ингээд шин сэдв шин яриа ингээд юм ярьчаа гэж бодонгоо заримдаа тэрнээс айдаг байхгүй амар бүр ингээд трама гэх юм уу те сэтгцийн эмгэг арай болоо гэж гисэн тодорхой хэмжээнд бас нэг тиймэрхүү зүйлүүд наваа ингээд бариад идэг тийм болохоор би бас ингээд нэг төвд мөд гэсэн нэртэй ном хамаагүй барих юм бол хүмүүс надаас айгаад ах үү гэсэн үгнээс эсвэл нэг төвдийг сурчлах гад юм ч юм уу эсвэл ингээд христийн шинийг дөрвөлөх гад юм ч гэдэг юм уу янз янзын тиймэрхүү үнцэг гараад ирэх гэсэн бодлоор л энэ номоо ярих болчихсон. Гэхдээ яг одоо яг ингээд нэгдээ залуужуулах гэдэг нэртэй бичлэг хийж байгаа. Дээрээс нь яг энэ пэйжийн анхны эхэлсэн сэдв нь угаасаа энэ ном л учраас одоо энэ номныхоо тухай ярихаас аргагүй. Тэгээ өнөөх бичлэгэн дээр бас бол хэлсэн байх хэвээр. Энэ номон дээр байдаг баатрууд нь гол үнэхээр бодит хүмүүс юм уу бодит хүмүүс мөө тийм гэхдээ нэг тийм амар бодит хүн байх хэсэг нь зарим утгаараа танарт нэг хамаатай биш гэсэн үг яагаад гэвэл угаасаа доторх үр жимсэн зорилго нь өөр ихгүй энэ ингээд хэрвээ энэ номыг мод гэж үзэх юм бол анх тэр энэ номонд хэлж байгаа тэр үгнүүд санаанууд нь тэр номныхын хүмүүс нь бодит байгаа хэсэг нь яг гол утга санаа биш байхгүй харин би хэм бэ дотор нь байгаа тэр энерги мөн чанар юу вэ тэр дасгал хөдөлгөөн гэдгнээс нь илүү тэр дасгал хөдөлгөөнөөр дамжуулж өөртөө дадуулж байгаа бясалгалын шин чанар буюу тэр бодлын шин чанар энергийн удирдлагын шин чанар нь юу вэ гэдгийг айгуу сонирм баггүй. Тэгээ би энийг өөрөө угаасаа багшаараа залгасан учраас ч юм өөрөө ингээд 8 жилийн тухайд хичээсэн учраас ч юм уу ер нь хэд ойлгосон ойлгож байгаа. Тэгээд хүмүүс анх зүйл энэ зүйлийг сонсохдоо яг юу бодд юм бэ гэхээр ид шид бодоод идэв. Нөгөө үзмөрчид очисон сэтгхүүгээрээ тэгж бодоод идэг. Үзмөрчид очдог сэтгхүүтэй хүний алдааг хэлээ л да. Тэгэхээр яагаад алдаатай юм бэ гэхээр чи адилхан бурхны бүтээл байхгүй. Чи яг адилхан хүн. Ер нь бол альва мундаг хүмүүс яг юу гэж бодд юм бэ гэхээр чи надтай адилхан бурханлаг учраас чи бурханлаг мөн чанараа олоорой л гэдэг замын тухай ярьдаг байхгүй. Христ ч юм уу буддаа ч юм уу те. Гэтэ олсон хүн байхгүй юу? Би яг одоохондоо тэр нь биш. Гэтэл надаас сул дорой заяа. Надаас энэ цөөхөн баг мэдлэгтэй хүмүүс худлаа бурханлаг дүрсхийг харахаар хүн эмзэглэн нэстэй. Тэгээ тодорхой хэмжээнд би энд багш гэж суухын тулд би энергийн тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй, шишний түүхийн тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй, энергитэй одоо энэ дасгалын тухай, нутнаас уудаг сүмийн тухай, эсвэл библийн тухай ч юм уу, буддын шинэ ойлголтуудын тухай их хэл дээр тодорхой хэмжээний мэдлэгтэй гэсэн үг байхгүй. Гэтэл надаас сул дорой мэдлэгтэй хүн гэдгийг би бас мэдэн шүү дээ. Яг үгүй аливаа зүйлийг ингээд судлахын тулд тодорхой хэмжээний шугам байдаг тийм үү? Тэр шугамд хүрээгүй мөртлөө тэг ингээд тэрсэн ингээд рэпер болоход ч гэсэн ингээд тэг ингээд шугам байгаа. Эсвэл ингээд урлагийн хүн болоход ч юм ямар нэгэн зүйл хийхэд тодорхой хэмжээний стандарт хэм хэмжээ гэж байна. Тэгэхээр хин нэгэнд уртнаас аврал ярихын тулд тодорхой хэмжээний хэм хэмжээ байх ёстой. Урт насуудагч сүмээс ч гэсэн тодорхой хэмжээний тийм шугам байна. Гэтэл тэр шугамд хүрээгүй хэрнээ юу ч мэддэггүй хэрнээ мэддэг юм шиг дүр эсэгдэг хуурамч багш нар их олон байгааг харж штэ. Тэгэхээр ер нь бол тэр байдлыг л жоохон зэгслэхийг хүсдэг байхгүй. Дээрээс нь энэ дээр байгаа хүмүүс бол яг дахин хэлье. Үнэхээр бодтой хүмүүс мөн. Гэхдээ яг энэ номонд хэлхийлэх гэдэг үндсэн сан ерөөсөө тэр биш байхгүй. Тэр биш. Дээрээс нь дахиад хэлээч. Би дээрээс нэг дүүгээ алуу хэлдэг л тэ. Тийм дахиад хэлэхэд ер нь бол харин жинхэнэ багш нар нэг гайхуулах гээд байгаа болохоор тэр зүйлийн тухай ярьдаг юм аа. Харин чамд яг надтай адилхан шин чанар байгаа шүү л гэдгийг ярьдаг байхгүй. Тэнгуут ингээд зүгээр ингээд үзмэрч гэдэг хүн чинь чамтай адилхан хүн байж чамайг өөрийгөө хүндлээч гэдэг бол эсвэл чи өөрөө тэнд мөнгө барьж очингоо асуудлаа төгс шийдэх гэж оролдож байгаа бол уучлаарай. Чи дотроосоо олно. Дотроосоо олдог асуудал гэж байдаг байхгүй. Гаднаас шийдэж болдог зүйлс гэж байна. Би ч гэсэн өөрөө тэрийг тодорхой хэмжээнд чадна. Гэхдээ би гаднаас шийдлээ гэд надад аварч чадаагүй юм хийж чадаагүй зүйлс зөндөө байдаг. Тийм болохоор би эд шидийн тухай ярих дургүй байхгүй. Гэхдээ энэ дээр байгаа зүйлсүүд үнний ортой яг үл үнний ортой. Эсвэл библиэлд ч байгаа юм уу те ингээд тэр үнэхээр тэр Христ гэдэг хүн байгаад
Үнэхээр ингээд сум хүн босгож ирсэн юм уу? Хараагүй хараар болж ирсэн юм уу? Үнний ор байгаа байхгүй юу? Үнэхээр үнэн байсан. Ингээ хөөгч сурдлаад үзвэл. Гол нь тэр чинь яг тэр нь их хинтж хамаагүй байхгүй юу? Харин дотоод гэрлийн насаах нь дотоод мөн чанараа ойлгох нь илүү том чухал зүйл. Тэгэхээр та нар хэрвээ энэ зүйлийг ингээ ойлгодгүй бол энийг нэг удаас нь бодоод үзээрэй. Яг тэгэхээр дандаа ингээд гаднаас аврал хайдаг, хин нэгнэр туслуулдаг нь ялзраа хөвч сэтгүүтэй байсаар байгаад Монгол улс жоохон хэцүү болж байгаа. Сэтгхүү соёлууд, сэтгхүүнүүд нэлэхээр соёл бүтээдэг. Тэгээ одоогийн сэтгхүү соёл нь болохоор жоохон залхуу, хоосон бардамнал, үзий ядал, уур хилэнгээр дүүрэн нийгэм бид нарыг хүтжээ. Тэгэхээр урагшлахгүй шүү дээ. Тэгэхээр урагшилж байгаа хүмүүсээс харж, чаддаг хүмүүсээс харна. Тэгээ чадж байгаа хүмүүсээс нь хариуч суралцах хэрэгтэй шүү. Энийг л дахиад хэлье да. Баярлалаа.